За сайн бацгаана уу. За өнөөдрийн орон байрны энергийн зөв тэнцвэрийн зөвлөгөөгөөрөө галтгооны талаар та эдтэй хүргэх гэж байна. Тэгэхээр айл гэрийн галтгоо хаана байралтай, за галтгоонд ямар зүйлсүүдийг байршуулах те зөв зохион байгуулалт гэдэг бол айл гэрийн орон байрны энергийн зөв тэнцвэрийг бий болгож байдаг. Тэгэхээр галтгоо өөрөө яадгүй гэхээр ерөнхийдөө нөгөө хоол хүнс хооллох гэдэг гол энерги шүү дээ. Тийм учраас тухайн гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндтэй шууд нэгдүгээр холбоотой байдаг. Хоёрдугаар гэх юм бол тухайн айлтай элбэг дэлбэг хоол хүнс элбэг хангалуун байх ийм энергиг илтгэдэг. За гуравдугаар гэх юм бол галтгоонд хөвчлэн айл гэрийн эцэгтэй энергитэй шууд холбоотой байдаг буюу ихтэй хүн үр хүүхэдтэй хоол унд, дээр нөхөртэй хоол унд хийж өгödөргээд галтгоонд илүү их нөгөө цагийг өнгөрөөдөг гэдэг утгаараа пингшүүдээ энергийн зарчмын яадаг гэхээр эмэгтэй хүний энергитэй шууд холбоотой байдаг. Тийм учраас галтгоо бохир заваа эмх цэцгүй байх нь гэрийн эзэгтэн эрүүл мэндэд бас шууд нөлөөлөх байдаг учраас эмх цэвэр цэмцгэр байдлыг бол чухалчилж авч үзвэл маш чухал байдаг шүү. За тэгээд цаашлаад галтгоо маань бол эд баялагын бүстэй бас шууд холбоотой байдаг. Тэгэхээр тухайн айлын орлого эд хөрөнгө тогтохгүй байхтай орж ирсэн орлого гарах гэсэн энэ бүх энергийн зохицол нь галтгооны энергитэй шууд холбоотой байдаг байна. За тийм учраас галтгоо бол нэгсэндээ айлын гол зүрх гэж ойлгож болох нь шүү дээ, тийм. За тэгэхээр хэдүүлээ галтгооны байрлалаас эхлэе. За байрлал буюу 5 махбодын зүгчгийн энерги гэж байдаг. За тэгэхээр танай гэрийн галтгоо танай гэрийн аль зүгт байралтай гэдгээс шалтгаалаад яг зөв байралтай байна уу, буруу байралтай байна уу гэдгээс бас шалтгаалаад засах ёстой. За гэдэг гэсэн маш чухал ойлголтууд байдаг учраас энэ удаад бол нэгтгэх хэсгийг хүргэж байгаа шүү. Тэгээд бүгднгийн хүргийг ивэл задлаад хүргэх юм бол маш урт бичлэг болох учраас тийм. За тэгэхээр зүгчгийн байрал буюу гал махбод. За жишээлбэл өмнө зүг бол гал махбодын зүг байгаа, хойд зүг бол ус махбодын зүг байгаа тийм. Тэгэхээр танай гэрийн галтгоо буюу галтгоо өөрөө гал элементийг агуулдаг. За тийм учраас яг зөв байралтай байх юм бол тухайн байрны зөв зохион байгуулалт маш сайн зөв тэнцвэртэй байна гэсэн. За тэгээд үүн дээр бас таад маань анхаараарай. Нэгэнд бид нэр байраа авчихсан, байрандаа амьдарч байгаа тийм. За хичнээн буруу байралтай хэдиж үүнийг засах аргуудыг бас давхар оруулж өгч байгаа учраас үүн дээр бол санаа зовох юм байхгүй. За зарим өмнөх бичлэгийг эдгээр үзсэн хүмүүс тэгжсэн. Тэгээ нэгэнд буруу байралтай бол яах юм болж байна. Байраа яах юм болж байна өдр гэсэн утгаараа бас юмыг бас хүлээж авсан комментэд байсан. Гэхдээ гэрт ямар нэгэн асуудал гараад тэ хэрүүл тэмцэл ч юм уу, за юу гэдэг нэг гэрт нэг ямар нэгэн жижиг сажиг асуудал, мөнгө төгрөгийн асуудал, үр ширний асуудал, хэрүүл тэмцэл тэ гэр бүлийн гишүүдийн хоорондын үйл маргаан энэ байгаа болол энэ өөрөө юутай холбоотой байдг вэ гэхээр гэрийн энергийн зөв тэнцвэртэй бас холбоотой байдаг учраас бас та хэд маань үүнийг мэдэж аваад амьдралдаа бас нэг хэрэгжүүлээд тэ хэрэгтэй зөвлөгөөг нэг хэрэгтэйгээд хэрэггүй бол алгасаад тэ ингээд явчвал ер нь бас зүгээр шүү. За тэгэхээр галтгооны байрлалаас эхлэе. За галтгооны хамгийн тохиромжтой байрлалууд гэх юм бол зүүн зүг байдаг. За зүүн зүг бол мод махбодын зүг буюу өсөлт хөгжил төвчлийн зүг байдаг тийм. За тэгэхээр энэ зүүн гал махбодтой зүгт галтгоо байрласнараа тухайн гэр бүлийн гишүүдийн өсөлт хөгжил, эрүүл мэнд, амьдралын эрч хүчтэй шууд холбоотой байдаг. Тэгэхээр хүүхдийн эрүүл мэндтэй хүүхэд зөв өсөж торних. За тэгээд гэр бүлийн гишүүдийн ажил, амьдрал, цэгцлэх, ажлаад дараагийн түвшиндээ гарах, албан тушаал аших, бизнес нь өргөжин тэлэх гэдэг зүйл бол галтгоо зүүн зүгт байх юм бол тухайн айлын энергийн энэ талын хөгжил маш сайн зөв явж байгаа гэсэн. За үүн дээр жижиг сажиг ямар нэгэн саад дотор гарч байгаа бол галтгооны тэр өнгөдөл анхаарчих хэрэгтэй. За мөн баруун өмнөд зүгийг бол галтгоо байхад маш тохиромжтой зүг гэж хэлдэг. Баруун өмнөд зүг нь бол шороо махбодтой гэж үздэг те. Пингшүүгийн махбодоор тооцох юм байна. За тийм учраас галтгоо өөрөө гал махбодтой, гал өөрөө шороог тэтгдэг учраас энэ бол бас тохиромжтой. За тэгээд гэр бүлийн маш юм доктортой байдал баруун өмнө зүгтэй галтгоотой айл бол гэр бүлийн суурь доктор бол маш сайн. За эхнэр нөхөр хоёрын хоорондын харилцаа бат бөх байх, халуун дулаан уур амьсгалыг илэрхийлдэг. Тэгэхээр гэр бүл дотооддоо халуун дулаан уур амьсгалтай эхнэр нөхөр хоорондоо эвтэй нартай буюу тухайн айлын суурь энерги маш сайн доктортой байх ийм утгыг илэрхийлдэг. За зүүн хойд зүг бас тохиромжтой зүг гэж үздэг. Зүүн хойд зүг бол шороо энергитэй бас бүстэй ордог те. За тийм учраас бас яг нь
тогтвортой за мөн төвлөрөл мэдлэгийн энергийг бас илэрхийлж байдаг. Тэгэхээр тухайн гэр бүлд одоо амьдарч байгаа хүмүүсийн оюуны чадвар сайн байхтай аливаа зүйлийг сурч мэдэх, хөгжих, дэвших ийм энерги нь бол маш гоё одоо дээшилж байдаг учраас энэ зүг бол бас тохиромжтой зүгтээ ордог байх нь. Галтгоо байхад тохиромжгүй байрлууд гэж байгаа. Тэгэхээр хэрвээ танай галтгоо яг эдгээр зүгүүд байгаа бол жижиг заслуудыг бас хийгээд аваарай. Жижиг заслуудыг бас зөвлөгөөг өгчихнө. Тэгэхээр санаа зовлтгүй. За тэгээд хэрвээ магадгүй та шинэ байр авах гэж байгаа мó, байр байшин бариулах гэж байгаа бол галтгооныхон эдгээр энергийг бас зөв тэнцвэржүүлээд одоо шинэ байр одоо авах, за тэгээд шинэ байшин барих гэж байгаа бол бас хэрэгжүүлээд аваарай. За нэгэнт одоо байр байшинд айл хийзийн орчихсан амьдарч байгаа бол энергийн засах гэдэг зүйлд нь л анхаарч болох байгаа. Тохиромжгүй байрлал нь болохоор баруун буюу баруун хойд зүгт галтгоо байх юм бол ер нь бол тохиромжгүй гэж үздэг. За энэ баруун болон баруун хойд зүг өөрөө төмөр махбодын зүг байгаа. Тэгэхээр галтгоо өөрөө гал махбодыг илэрхийлдэг гэсэн тийм. Тэгэхээр гал төмөр хоёр өөрөө зөрчилддөг учраас энэ ялгүйхээр одоо тухайн гэр бүлийн одоо эрүүл мэнд ялангуяа одоо баруун хойд зүг болвол гэр бүлийн одоо ноён нуруу буюу одоо эр хүний энерги, аавын энерги, нөхрийн энергид шуудад сөргөөр нөлөөлж гэдэг. Тэгэхээр тухайн одоо танай гэрийн галтгоо баруун хойноо байгаа бол нөхрийн энерги буюу одоо гэр бүлийн эзний энерги, ноён нуруу, амжилт, карьер, нэр хүнд гэдгийг зүйл бас нөлөөлж гэдэг учраас энэ зүйлтэй бас сайн хараад засаад авах нь сайн байх нь шүү. Тэгээд гал төмөр одоо зөрчилдөөд ирэхээр яадаг вэ гэхээр эрүүл мэнд буюу за ялангуяа уушиг амьсгалын замын эрхтэн толгой өвдөх. За тэгээд эд баялагын бүс мөнгө төгрөг тогтохгүй байх мөнгө төгрөг орсон мөнгө одоо юм болохгүй байх. За үргэлж одоо мөнгөний хомсдолтой байгаа болвол манай гэрийн галтгоо энэ зүгт байгаа юм байна. Тэгвэл би энэ зүгээ ингэж засах юм байна гэд таад манаас засаад аваарай. За ер нь бол ялангуяа баруун хойд зүг бол одоо тэнгишүүдэд тэнгэрийн хаалгыг одоо шатааж байна одоо нэгсэндээ тэнгэрийн хаал одоо бүс гэж үздэг байна шүү дээ. За тийм учраас яг тэнд одоо галын элемент байх нь одоо тэнгэрийн хаалгыг шатааж байна гэж одоо тэнгишүүдэд үздэг. За тийм учраас ер нь бол маш тохиромжгүй байрлал гэсэн үг байна. За тэгээд ер нь л тухайн гэрт одоо амьдарч байгаа эрэгтэй хүний энергид тухайн айлыг авч явж байгаа өрхийн тэргуунд ер нь бол жоохон сөргөөр нөлөөлж гэдэг. За яг хойд чан хойд бүс буюу одоо ус махбодын зүг гэж яддаг За ус махбодын зүгт бас тохиромжгүй гэж үздэг. Яг тэгвэл галтгоо маань өөрөө гал элементийг илэрхийлдэг Тэгэхээр хойд зүг маань болохоор ус гал хоёрын мөргөлдөөн гэдэг утгаараа хойд зүгийг бас тохиромжгүй гэж үздэг. За энэ үед бол яг үхээр галтгоонд одоо ийм санхүү нэлээд савлгаатай байна. Батгоорооч орно, гардгаарооч гарна тогтож явахгүй. Тэгэл байнга л ийм санхүүгийн асуудалтай байнга л мөнгө төгрөг хайсан сандчсан ийм одоо амьдралыг илэрхийлж яадаг. За сэтгэл санаа тогтворгүй байх. Одоо тухайн одоо гэр бүлийн одоо амьдарч байгаа гишүүдийн сэтгэл санаа тогтворгүй, байнгын савлгаатай, ах стресстэй байх, бухимдалтай байх. За тэгээ бүр шишний замын энергийг одоо солируулах гэсэн ийм одоо ус махбод хүний одоо бие эргэтэн ч гэсэн 5 махбодын энергийг агуулж идэг шүү дээ. Тэр утгаараа за тэгээ тухайн айлд бол хэрүүл, маргаан үл ойлголцол ер нь бол тасрахгүй байх ийм энергиг бас ихтгээд байдаг учраас яг энэ хойд зүгтээ галтгаатайгаа бол таад маань бас анхаарал засах нь шүү. За мөн байшингийн яг одоо гол төв хэсэгт галтгоо байх нь бол цохимжгүй гэж үздэг. Төв хэсэг бол тухайн одоо гэрийн яг зүрх гэж ойлгож байна. Тэгэхээр тэнд галтгоо байх нь одоо галын элемент байж бас болохгүй байх нь. За тэгээд тэнд галтгоо байх нь энерги хит одоо юм халалттай байх айлын тэр дотоод уур амьсгалыг ер нь докторгүй болгох. За тэгэд эрүүл мэндэд бас сөргөөр нөлөөлдөг. Гэрт одоо амьдарч байгаа гişүүд нэг юм жижиг сажиг одоо хамрын одоо ханаач ч юм уу жижиг сажиг өвчнөөс одоо салахгүй байх. Эсвэл ингээл нэг юм жижиг гэмтэл бэртлүүд авах гэдэг ч гэдэг юм уу ийм энергийг одоо бас үзүүлж яадаг учраас энэ зүгт бас байгаа бол бас засах нь. Гэхдээ ер нь бол яг голтой галтгоотой айл бол Монголд бол ховор штэ За тэгээд мөн таад маань энэ дотороо галтгаан доторх одоо байршилтаа бас анхаарал аваарай. За яг угаалтуур болон пилетик өөдөөдөөсөө бас харсан байршилтай байж болтгоо. Яг одоо юу гэдэг юм дараалсан бол байж болно. За пилетикний өөдөөс угаалтуур харсан байвал гал усын одоо мөргөлдөөн гэдэг утгаараа энэ бас тохиромжгүй байрлал гэж үздэг. За тэгэхээр энэ яаж юм тэгэхээр гэр бүлийн дотоод одоо зөрчил маргаан одоо мөнгөний алдагдал за стресс аз жаргалыг илүү юм бууруулах ийм энергийг өгдөг. Тийм учраас одоо энэ одоо байршил хэрвээ магадгүй танаа гэрт байгаа бол яаж хийж агаад
одоо өөрчлөх нь. За бүр боломжгүй бол маань нэг яг энэ хоёрын дунд одоо модын элементийг оруулж өгөх те ногоо өнгийг оруулж өгөх ургамал тавихтай. За тэгээ модон тавьур буюу модлог зүйлсийн тийм хаалт ч юм уу тиймэр зүйлсүүдийг бас ингэж хааж засаж өгч болно. Мөн одоо галтгоо маань одоо үүдний хаалга онгоход шууд галтгоо харагдаж байгаа бол энэ бас тохиромжгүй байрлал гэж үздэг. За ялангуяа те ингээд плетик харагдаж байгаа бол те тэгэхээр энэ яаж юм тэгэхээр нөө плетик өөрөө айл гэрийн одоо баялагын энергитэй шууд холбоотой байдаг. За тийм учраас одоо эд баялаг одоо хаалгаар шууд урсаж гарах ийм утгыг бас илэрхийлдэг байгаа. За тийм учраас яг тэрдгээр одоо хооронд бол ийм хаалтуудыг бас босгож өгөөрэй. Одоо модон хаалт те хөшиг ургамал за эсвэл ийм ширээг барьшуулагч гэдэг юм уу те тиймэрхүү маягаар тэр зүгийг бас засаж олно. За галтгооны өөрөө бас угаалгын өрөөтэй шууд ингэж өөдөөс харсан байралтай байвал энэ зүгийг бас засах шаардлагатай. За яагаад гэвэл угаалгын өрөө бол бид нэр одоо сөрөг энерги эрчмээ гаргадаг бохирдол тэ одоо ийм бохирлоо гаргадаг ус элементийг агуулдаг бохирлоо гаргадаг гэсэн. За тэгэхээр нэгсэндээ бохир ус нэгсэндээ энерги суллах. За тэгээ алдагдлыг төлөвлөж идэв. Тийм учраас одоо галтгоо руу одоо шууд харж байгаа нь эрүүл мэнд болон нөгөө галтгоотой холбоотой байдаг хоол тэжээлийн энерги мөнгөний урсгалыг одоо сулруулж идэг, бохирдуулж идэг гэж үздэг байна. За засах юм бол та хэд маань яах вэ гэхээр хаалга ер нь угаалгын өрөөний хаалга үргэлж халтай, суул төрийн хаалга үргэлж халтай байхад л ерөнхийдөө энгийн засал болчтой. За тэгээд үнэр гэдэг зүйл дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Байнгын арцгүйч буюу үнэртэн тавихтай. За үнэртэй гоё одоо үнэртүүлэгчүүд эдгээр одоо тавих нь бас зүгээр. За тэгээд ийм жижиг ийм төмөр аяганд саванд ийм бах хэмжээний давс хийгээд 7-7 хоногтой ингээд солиод байвал угаалгын өрөөнд дотроо барьшуулах юм шиг. Энэ бас маш сайн одоо засал болж өгдөг. Тухайн одоо угаалгын өрөөнөөс гарч байгаа сөрөг орчин энергийг одоо давс болол маш сайн шингээж авдаг. За тэгээд 7 хоногийн дараа шууд суул дүр руугаа асгаад усын татчихна. За тэгээд шинээр тавих нь. За энийг бол байнгын хэвшүүлвэл зүгээр. За ургамал тавил зүгээр. За хөшиг хаалт модлог том ургамал бас ингээд тавьж хааж өгвөл бас зүгээр байгаа. За дараагийн одоо сөрөг байршуулах юм бол галтгоо унтлахны өрөөтэй бас ингээд шууд зэрэгэлдээ харагч ивэл энэ өрөө бас тохиромжгүй байрлал гэж үздэг. За тийм учраас энэ яадгүй гэхээр таны одоо нойр муудах те стресс нэмэгдэх, жоохон юмд бухимдаад ах, халуун хит юм халуун энерги мэдрэгдэх буюу одоо зүрх судасны үйл ажиллагаанд одоо асуудал үүсэх, зүрх дэлсэх, зүрхэнд ачаал хүч гэдэг юм те. Иймэрхүү одоо энергийг бас илтгэжээдэг. Тэрээс одоо энэ зүгийг бас мөн адил одоо модлог ургамал тавих, хаалт үсгэх маягаар бас засаж өгөөрэй. За тэгээд галтгоон дээр бас нэг анхаарах юм. Одоо ямар нэг одоо ингээ байр идэр авах нь галтгооны хэсэг хит жижигхэн байдаг шүү дээ тий. Одоо ингээд жижигхэн юм болон бас ингээд галтгоо болгочихсон байдаг. Тэр бас тухайн айлдаа одоо галтгоо чи өөрөө том цэлгэр одоо ер нь бол тухайн орон зайн ер нь нэг юм чөлөөтөөс саруул байжж нөгөө баялагын энергийг тодорхойлдог учраас баялагын энерги өөрөө маш том энергийг агуулж идэг те. Сөрөг энерги бол жижиг одоо юм завсраар харанхууд болонд одоо юм шигдэж байх дуртай энерги баялаг болон одоо эерэг энерги өөр айгүй юм том зай талбай эзэлж байдаг, тархаж байдаг энерги. Тэгэхээр тухайн одоо баялагын энерги тухайн айлд ороод ирэхдээ гэхэд ийм шахалтсан те давчуу жижиг юм замбраагүй олон одоо те юм хөвгөлтөрсөн ийм газар нэгсэндээ удаан тогтчихдаггүй буцаа гараа авчдаг байна шүү дээ те. Тэгэхээр нөгөө мөнгөний урсгал тогтохгүй байна, орсон мөнгө одоо гэрт юм болохгүй тогтохгүй байна гэдэг чинь энэ утгыг бас илэрхийлж идэг байна. Тэгэхээр галтгооныхон одоо хэмжээг бас таад маань одоо шин байр авах гэж байгаа болов те бас анхаарад одоо юм цэлгэр том байх талаас нь бас анхаарад үзээрэй. За хэд жижиг галтгоо бол эд баялагыг тогтоохгүй юм. За боломж юм хумигдмал гэдэг тухайн айлд ингээд гой гарц гаргалгаа боломж ирэх гэдээсэн ч үргэлж юм хумигдмал үргэлж одоо юм саад татвар утирч идэг. За тэгээд санхүүгийн өсөлт бол юм хязгаарлагдмал ийм эдгээр илэрхийлж идэг. За тэгэхээр хэрвээ одоо нэгэн танаа галтгоо тэм жижиг байгаа бол гэрэлтүүлгийг аягуулсан нэмж өгөөрэй. Дээрээс нь толь ашиглаад өгөөрэй. За яг одоо юу гэдэг галтгооны одоо хоолны ширээний өөдөөс харсан толь буюу толь өөрөө фэнкшүүдээ одоо ямар зарчмыг илэрхийлдэг вэ гэхээр тухайн энергийг хоёр дахин үржүүлдэг гэсэн утгатай. Тэгэхээр ийм толийг бас ингээд байршуулах, толь ашиглах те ийм маягаар бас галтгоогоо бас тогтчуулаад үзээрэй. За ялангуяа одоо яг плетикний энэ арын хэсэг те толин одоо бэлта байдаг шүү дээ тий. За тэгвэл энэ бэлта хэсэгтээ юм таллин оруулахтай тийм гой бэлтаанууд эдгээр бол гарчихсан шүү дээ тий. Тийм маягаар ч гэсэн
засаад аваарай. Тэгээд дээрэс нь цагаан цайвар илүү юм том гэгээлэг өнгийг бас нэмээд аваарай. Тэгээд илүү дутуу зүйл ингээ галтгоондоо хит аваалгүйгээр маш юм эмгцэгцтэй байдал дээр нь бас илүү сайн анхаарал аваарай. Тэгэхээр тухайн өнгөнүүд маань өөрөө төмөр мохотыг илэрхийлдэг. Тэгэхээр галлын одоо элементийг багч гэсэн одоо намжааж дарж зөөлрүүлж өгөх гэсэн ийм утгаар ер нь бол төмөр мохотын өнгүүдийг хэрэглэх. За галтгоондоо тийм одоо металл те одоо сүвнэр одоо металл тэтгэр зүйлсүүдийг бас байршуулах их зүгээр байгаа. Тав суулга, тогоо эдэр гэдэг зүйлтэй ер нь бол металл, алтлаг, мөнгөлөг эдэр гэсэн зүйлсүүдийг бас ингээд тавьжуулах зүгээр байгаа. За мөн шороо мохотын энергийг оруулах бас зүгээр байдаг. Шороо мохот буюу одоо гал өөрөө шороо мохотыг тэтгэдэг. За шороо нь буцаагаад төмөр мохотоо тэтгэж өгдөг. Тийм учраас бор өнгийн эд зүйлсийг бас энэ галтгоондоо тавихтай. Яг одоо тэр галтгооны урдуур ингээд дэвсгэр тавихтай, бор өнгийн дэвсгэр тавих ч юм уу. За бор өнгийн эд зүйлс, за галтгооны энэ хэсэгтээ одоо шавар, керамик идэл, за тэгээд одоо ийм цэцгийн сав, шороотой одоо цэцгийн савч гэдэг юм уу те. Ямар л зүгээрlэр бол бид нэр эдгээр зүйлүүдийг бол орлуулчих болдог байгаа. Боловч чулууг бас байршуулбал бас засал болж өгдөг. Таад маань яг энэ зүгт бол улаан өнгөөс ер нь бол зайлсхийгээрээ улаан өнгө өөрөө гал мохотыг илэрхийлдэг. Тэгээ галтгооч өөрөө гал гэхээр галаа улам одоо дүрцүүлж бадруулна гэж үздэг учраас галтгооны өнгөн дээр ер нь улаан өнгө, нийл ягаан өнгө гэдэг нэг галын элемент орсон тий улбар шар өнгө гэдэг гэсэн өнгүүдийг бол хориулж өгдөг байгаа шүү дээ тий. Тэгэхээр галтгоо бол хамгийн тохиромжтой өнгө ядг вэхээр цагаан тэгээд ногоон, шаргал гэсэн ийм өнгөд ер нь бол тохиромжтой байдаг. Магадгүй одоо зүүн зүгт байгаа бол зүүн зүгийн одоо тий төмөр мохотын энерги дэмжиж саарл өнгөийг бас сонгочж болно гэсэн үг. Энэ бол элементээ одоо нэгсэндээ зөв тэнцвэржүүлж байгаа одоо өнгөний цогцол ахна шүү дээ тий. Мөн одоо 6 ширхэгтэй металл заасыг байршуулж болно. 6-гийн тоо бол өмнө нь бас хэлжсэнтэй гиншүүтэй төмөр мохотын одоо төмөр мохотын энергийг илэрхийлдэг хамгийн хүчтэй тоо. Тэгээд төмөр заас гэдэг утгаараа 6 ширхэг заас бол төмөр мохотын зөвхт байршуулбал маш хүчтэй засал олж өгдөг учраас галтгооныхаа аль нэг хэсэгт яг тэр зүгтээ те 6 ширхгийг заасыг бас хэлхээ тавьчих зүгээр. За металл хонх байрлуулж болох нь байна. Гуйл одоо металлын эдлүүд тавьж болох нь байна те. За тэгвэл хойд зүгт одоо галтгоо байрлах юм бол засах арга нь бол нөгөө ус галын одоо мөргөлдөөн гэсэн шүү дээ те. За тийм учраас модон мохотыг илүү сайн оруулж өгөх хэрэгтэй. Мод нь өөрөө уснаас тэжээл авч усаар услагдаж ургадаг. Ургаад буцаад юугаа дэмждэг вүлээ? Гал өөрөө модоор одоо дүрлцэж асдаг. Тэгэхээр ийм нөгөө энерги урсгалын циклээ зөв бүрдүүлэхийн тулд хойд зүгтээ галтгоотой байвал шууд ус гал хоёрын мөргөлдөөн болох гэдэг ч тэгвэл модлог элемент дунд нь оруулж өгч зөв урсгалыг тэнцвэржүүлнэ л гэсэн үг байна. За тэгэхээр хойд зүгтээ бол модон ургамал за модон тавилгыг ер нь оруулж өгөх зүгээр. Модон тавиур тавилга за галтгооны одоо тийм халбаг одоо сиреком авсан ч нөгөө модон итлэлтэй тиймэрхүү зүйлийг илүү их одоо оруулж өгөөрэй. За ногоон өнгийг илүү оруулж өгөөрэй. Хулс модыг бас галтгоонтой байршуулад маш гоё одоо тохиромжтой болж өгдөг. За тэгээд хар хөх өнгөийг бол зайлсхийх хэрэгтэй. Энэ өнгүүд нь усны энергийг илүү одоо сулруулж өгч идэг гэж үздэг шүү. За тэгээд галтгоог одоо үргэлж юм дулаан гэрлийг бас нэмж юм шаргал дулаан гэрэл нэмж өгөрөө сүүн цагаан гэрлээс бол зайлсхийх хэрэгтэй. За тэгээд цэвэр цэмцгэр байдалд бол маш сайн анхаарах хэрэгтэй. За баашингийн төв гол хэсэгт галтгоо байгаа бол те энэ бол маш юм мэдрэмтгий байрлал тухайн гэрийн зүрх гэж ярьсан шүү дээ те. Тэгэхээр засах өнгө нь бол тийм шаргал за тэгээд шороо ийм газардуулах буюу суур энергийг илэрхийлж байгаа учраас шороо мохотын энергийг оруулах зүгээр. За галыг одоо хит идэвхжүүлэх өнгөнөөс ер нь бол зайлсхий улаан өнгө, лаа асаах те. За хурц гэрэл, галын зураг те. Тийм хурц шүх үзүүртэй зүйлсийг байршуулах гэдэг зүйлээс бол зайлсхийгээрэй. За тэгээд эдгээр аргуудыг бас сайн засдаг зүйл бол бас болрууд гэдэг те. Болруудыг бас одоо тавьж байршуулаарай. Мэдээж ойлгомжтой галтгоонд одоо эвдэрхий зүйлсийг бити байлгаарай. За тэгээд пилетик гэдэг зүйлүүд бол үргэлж одоо тий хоол хийлээл бол тэр дор нь одоо угаарч арч цэвэрлэх гэдэг тал дээр бол маш сайн одоо анхаарах хэрэгтэй. За пилетик гэдэг бол бидний одоо гал одоо голомт тий эртээр үеэсээ монголчууд одоо 100-аа одоо цэвэрхэн байлгах үргэлж одоо сүүлээр арчиж үргэлж одоо гэлтгантал нь өнгөлдөг байсан нь тухайн айл ер нь бол ховж ив хил аманд орооцолтохоос бол маш одоо сэргээлдэг байсан гэж үздэг байсан тий. За тийм учраас одоо бид нэр байранд амьдарч байгаа бидний одоо 100 бол
энэ плетик байгаа. Тэгэхээр плетик ингэж юм давсан бохир заван байлгах нь тухайн айлын одоо гişүүд хов живэнд орох те одоо ер нь бол нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж үздэг учраас плетикийг маш сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд бид нар ингээд ихэнхдээ плетик зөвхөн нэг талыг ингээд асаагаад ашиглаж сурцсан байж байдаг те. Тэгвэл плетикийг ер нь бол болж өгвөл тал талыг нь ээлж илжээр ер нь бол ийм ачаалттай асааж ажилуулж ивэл зүгээр одоо өнөөдөр энэ талд хоол илгээд хаяадаа жижиг тавд ийшээгээд дөрүүлэнгийн нэгсэндээ ажиллагаатай байлгах нь бас одоо тэр галын элемент буюу галтгооны энергид бол нөлөөтэй байдаг юм шүү. Нэг л одоо плетик ашиглаа сурцсан. Яг тэр хэсэг нь ингээд нэг орон гарцсан байдаг шүү дээ айл. Тэгэхээр энэ зүйлд бас анхаараарай. За тэгээд галтгоонд ер нь ингээд байх зүйлсүүд бас гэж байдаг. Ялангуяа давс бол үргэлж дүүрэн байх хэвээр. Тэгээ хэрвээ ингээд давс жоохон дундраад ирвэл дандаа дүргэж агаарай. За будааг бид нар одоо баг хэмжээгээр ч юм уу авдаг. За ер нь бол хоол хүнсийг мэдээж багаар нь авах нь сайн. Хэдий ч будааг бол хэмжээгээр нь аваад тавих нь ер нь бол айл гэрээ элбэг дэлбэг одоо хангалуун амьдрах энергиг бас илэрхийлж идэг учраас ер нь будааг томоор нь аваад жоохон дундраад ирвэл дахиж томоор нь аваад ингээд сэлгээд ингэж ашиглаж агаарэ та хэд маань. Тэгээд галтгоонд бол одоо жүрч нэмбэг анар алим эдгээр зүйлийг ер нь бол байлгаж яв зүгээр. Энэ бол айлт одоо элбэг дэлбэг байдлын энергийг илэрхийлж идэг. За хатаасан одоо жүрчж иж болно тий. За нэмбэг эдгээр зүйлийг ер нь галтгоонд байршуулж хэрэгтэй. Ер нь зарим айлууд ингээд сүмнэр хэлбэрээр нь хүртэл тавьсан байдаг шүү дээ тий. За тэгээ эвдэрхий зүйлийг ерөөсө хадгалж чадахгүй. За эвдэрхий аяг хагархаа тий шатсан сав төлөгдсөн тогоо эдэр байгаа бол харамсгүйгээр гаргаад хаяараа энэ тий бараг тэрнээсээ илүү танаад сөрөгч юм энергийг бас дуудаж идэг юм шүү. За тэгээд агааржуулт буюу агаарын сэлгэлтээ одоо маш сайн одоо хийж байгаарай. 7-оос 1-2 7 хоногт нэгээс 2 удаа галтгоогоо сайхан арц хүчээр хариулаад одоо гал голомтоо сайн хариулж байгаарай гэж зөвлөе. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийн зөвлөгөөгөөрөө та хэдтэй гоё унтлахны өрөөний талаа зөвлөгөөгөөс оруулах болно. Тэгээд яг өөрсдийнхөө одоо хэрэгтэй гэдэг мэдээллийг аваад тэг хэрэгжүүлэх засах юм байгаа бол бас мэдээ засаад аваарай. Амьдралд маш одоо гайхалтай өөрчлөлтүүд гарч ирдэг. Бид нар альваа асуудал тулгархад маш том зүйл бодоо тэ том зүйл хайгаад идэг бол маш одоо тэ энгийн нэг зүйлийг одоо хөдөлгөөд энгийн нэг зүйлийг өөрчлөхөд амьдрал бас том одоо эрг боломж нөхцөл ирж амьдралд маш том өөрчлөлт бий болдог юм шүү. Энэ бол ялцчгүй энергийн хуйлтай одоо холбоотой зүйл байгаа учраас бидний орчны энерги гэдэг бол бидний дотоод энерги, хувь хүний энергитэй шууд холбоотой байдаг гэдэг нь тухайн зөв орчны энергийн зөв зохион байгуул, зөв бүртлийг одоо бүрдүүлэхэд бол пингшүүгийн энэ зөвлөгөөг цуврал болгоод бас та хэдтэй хүргэж байгаа шүү. За тэгээд амжилт хүсье аа.